Тэр тантай хамт төрдөг. Тэр таны хүсэлд оршдог. Тэр тантай хамт ялалтыг үздэг. Тэр тантай мөнхөд амьдардаг. Нэр төр бол та өөрөө. Дайн дэлхийн нэр төрөөр эрхэмлэх өдөр 2010 оны 10 дугаар сарын 20. За ингээд бидний урилгыг хоёр дахь жилдээ улаан авч хүрэлцэн ирсэн өнөөдөр 10 сарын 20-нд болох дэлхийн даяараа нэр төрөө өртөмтөг англиар бол Global Dignity Day гэж нэрлэдэг байгаа. Энэхүү өдрийн нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн явдал та бүхэнд нийт зохион байгуулж байгаа манай залуучуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн юм аа. Манай нэр төрөө өртөмтөг өдрийн Монгол дахь ажлыг хамгийн идэвхтэйгээр үр засгийн зүгээс дэмжиж ажиллаж байгаа. Монгол Засгийн газрын гишүүн боловсрол соёлын шинжилгээ ухааны сайд, ноён хотын баяр сайд ирснийг та бүхэнд бас баярлалаа болгоё. Ингээд 4 жил 10 аж ахуйн нэгж бизнес хандлагыг зорж байсан болоод өнөөдөр бидний ажиллагааг хэмжээд Newcom Group-ийн ерөнхий захирал болох Mobicom компани ерөнхий захирал болоод Rolls компани ерөнхий захирлын дэд захирал Шин Заяа, мөн Алтай хоолтын компани үүсгэх захирал Уланбаяр, New Media Marketing Agency компани захирал манай залуу захирал Мэндэрш. Осод энэ санаачлалыг хийж байгаа компани төлөөлөгч ирсэн байна. Тэгээд олон зүйл уншаагүй зөвмөр дараагийнхаа ажиллагаа буюу энэ бизнес хандлага хариуцлага зурах ёслол хэрэглээ. Дайн дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр 2010 оны 10 дугаар сарын 20. Нэр төрөө за баярлалаа. Нэр төр гэж одоо би ч заавал хувьдаа ойлгодог зүйл биш л дээ. Тэр нь бол монголчууд нэр дээр байсан гэдэг боломжлоод яриад сургаал болгоод зүрх зүг болгоод яваад ирсэн. Хүн нэр гэдэг бол өөрөө төрхөд үлгийн дээр чигддэг. За насны өсөлт бол усан дээр мэн зээлэгддэг. Мөнхөд тусах зүйл байдаг. Энэ бий бол мөнхөс, автар нэр бол мөнх гэж ярьдаг. Тэгэхээр эцэг ихээс бол бид нар дуудагдах нэрсээ дуудагдах, дуусгах нэр бол өөрсдөө зохиодог байсан. Тэгэхээр энэ үгсийг бол яг магчлаа зүгээр давтаад авах юм биш. Ажил хэрэг үйлсээр олон түмэнд мандаж, урайлж, харуулж, амьдралаараа өөрөө үлгэр дуурайлж явж байгаа. Тэгэхээр хүн бол өөрийнхөө хийж байгаа үйлдэлээ гаргаж байгаа шийдвэрээр нийгэмд бол амьдрахад бол ямар авахаас илүү өгч амьдрах илүү чухал байдаг гэдэг бол одоо манай хөлтис сургаал тогтолч нэлээд байгаа. Манай мундаг нийгэм зөвхөн татар явдагтай мэрэгэн талаар зөндөө ярьдаг. Энийг бид нар сонсоод өнгөрөхөш хилээд давтаад авах үйлдэл болгон дээр алхам болгон дээр ямар ч харанч хэрэгжүүлж авах. залуучууд нэр төрөө одоо хэлцгийг бүжигчдэг, нэр төрөө авч явах сайн авч явах хэрэгтэй байна. Гэхдээ яг өнөөдөр юунээр анхаарах хэрэгтэй авахгүй ямар зарчмыг ч бүжигчтэй арга замтаас залуучууд
яг сайн нэрийг өсөвч олдохгүй, муу нэрийг босовч арилахгүй гэдэг үг бас байдаг шүү дээ. Мэдээж хэрэг алдааг болоод шийдвэр гаргахтаа санаанд руу гаргаж болно. Бусдад хорлолтоогоор санаатаагаар алдааг болоод залуучууд бид ямагт гаргамааргүй бол өнөөдөр бид нар бусдаас буруу хайхаас өмнө өөрөөсөө ирж хайж олж хийж байгаа үгээ дүгнэж цэгндэг хийж байгаа үйлдэлээр дүгнэлт хийдэг тийм чадвартай байна шүү. Өөрийнхөө бусдад гомдохоос өмнө, урагдахаас өмнө, шүмжлэхээс өмнө, доромжлохоос өмнө, зодлохоос өмнө энэ тань болон тэр хүнд юу авчирх юм бэ гэдэг нь нийгэмд ямар уур амьсгалыг бүрдүүлэх гээд байгаа бэ гэдгийг хэлэх байна. Энд урмаар тэтгэхээр урмаар тэлдэг гэж үг. Хүн бодол сэтгэлээрээ явдаг. Сэтгэлээр нь итгэж амьдрах бол маш их чухал. Энэ өнөөгийн нийгэмд их өгүүлэгтэй байгаа. Өнөөдөр нэр төрөө хүнд өдрөөр цөмөрөө ярилцдаг болоо, дуугардаг болоо. Бие биендээ урам хайрлаа. Бие биенийг хайрлаж амьдраа. Ингэснээр Монгол гэдэг нэрийг зөвхөн өнөөдөр дан уяг гэдэг нэрийг биш. Одоо уушаад ирдэг хүний нэр биш. Оюутнууд бол оюутан гэхээр биш. Монгол гэдэг нэрийг бид нар бусдад яаж харуулах вэ гэдгээ бас бодлоо. Биднийг бол хөвгнөр нь бодож хүмүүс ярихгүй надад Монгол гэдгээр нь ярих. Тэгэхээр гадаад ертөнцид бидний хүмүүс яаж бүтээн зөвшөөрч монголчуудыг хэрхэн үнэлэх вэ гэдгийг иргэн бүр нь тодорхой. Ягаад гэвэл иргэн нь өөрөө улсын нүүр зүс царай нөө. Тэр талаасаа бодож ажиллаж амьдрууд Монгол улс маань өөрөө бусдад хөндлөлөөр Монгол гэхлээр бид зөвхөн энэ дотроо хурж ирээд хоорондоо бие биендээ өнгөрөөж ажил хэлдэг тааш гадаадд ч явсан бахархалтай амьдрах тийм нүүр бардам нүүр ихц явах тийм сайхан болон толгоогоо ихцлээд ээгүүр гараа би Монгол бахархалтай төвтэй агуу тэмцэлтэй автомны улсаар би ирээдүйд болоод бусад улсаас илүү гэрэл хийгээд амьдрал ийм сайхан улстай хэлхийг бид нар бусдад ойлгуулах тийм нийгмийг бүтээж босгох. Өнөөдөр бизнесийн агуулгаас нэгж гараад зурж бизнес нь өөрөө нийгмийн хариуцлагатай сайн нээлттэй засаглалтай хэрэглэгчтэй шударга, хувь нийлүүлэгчтэй шударга хамгийн гол нь нийгэмд байгаль дэлхийд шударга хандсан техникийн бизнес нь өөрөө нэр төртөө хөдөлгөөн аж ахуйн чамаа тэр санаа төлөвшүүл яг онлайн бизнесүүд 30-40 мянган аж ахуйн нэгжүүд хамгийн түрүү энэ бүх зарчмуудыг амьдрал 100% өсвөлцсөн тийм байгууллага болж байна. Тийм улс болж байна. Тэгэхээр Монгол улсын өсөлтөх чадвар 21-р зуунд өөдөө гараад ирэх манай бизнесүүд олон улсын төвчөн дээр гарч ирээд өсөлтөх чадвартай болж байна. Тийм санаа. Тэр тантай хамт төрдөг. Тэр таны хүсэлд оршдог. Тэр тантай хамт ялалтыг үздэг. Тэр тантай мөнхөд амьдардаг. Нэр төр бол та өөрөө. Дайн дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр 2010 оны 10 дугаар сарын 20